офшорын солилцол нэвтрүүлгийн ээж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаард манай зочноор доктор Баярхүү, Хан Монголын хөлбөрийн намын дарга Шинэбаяр, мөн эх орончдын нэгдсэн намын дарга Ганбаатар нар оролцож байна. За өнөөдрийн бидний ярилцах сэдэв маань офшор. Ер нь офшорын тухай ойлголт бөгөөд офшорын дуйлан одоо нийт дэлхийд даяар ер нь өрнөж байна. Тэгээд мөн манай Монголоос ч гэсэн тийм ээ одоо 49 хүн энэ офшортой холбогдоод байдаг. Одоо энэ ер нь үзэгч та нар ярьж өгөхгүй одоо офшор гэдэг чухам юу юм? Тэр 49 хүн маань одоо ямар очтой холбогдоод байдгийг тэр хэр одоо хор нөлөө тийм үү эсвэл хор нөлөө юм тийм ээ. Одоо Шинэбаяр даргаас тайлбарлах уу? Тэгэхээр офшорын тухай сүүлийн үед дэлхийд даяар их шоогч байна. Тэр дотор манай Монголд одоо энэ асуудлаар маш өргөн хэлцүүлэг явагдаж байгаа. Яг тэр манай одоо зарим хүмүүс сүүлийн үед офшорын талаар тийм хөнгөн талаас нь яриад байгаа. Офшор гэдэг чинь юу юм? За энэ бол хэргийн гадах гэдэг үг. Офшор бол татваргүй бүс гэж яриад байгаа. За ер нь бол офшор гэдэг бол товчондоо бол одоо нууцаар мөнгө хадгаладаг тийм эдийн засгийн одоо бүсэнд хэлж байгаа. За нууцаар яагаад хадгалуулж байгаа? Нууцаар хадгалвал аливаа нууц юм гэдэг бол дандаа уул ус байдаг. Тэгээ манайхан бол офшор үст мөнгө хадгалуулах нь ерөөсөө хууль зөрчсөн зүйл биш. Энэ бол байх ёстой зүйл гэж зарим нэгэн улс төрчид ярьж байна л да. Ерөөсөө офшор бүсэд татварын дараах хууль ёсны одоо ашигаасаа мөнгө хадгалуулсан бол нугаадах юм байхгүй. Гэтэл манай зарим улс төрчид одоо офшор данс нээсэн мөнгө хадгалуулсан илэрцсэн хойно одоо би бол алдаа гаргасан энийг одоо зүйн одоо хүлээх байсан би уучлалт өгч байна гэдэг ингэж яриад байгаа. Ер нь бол офшор бүс одоо бүсийн одоо үндсэн реклам хийдэг өрөө нь бол нууц байдал бол бидний амьсгалж байгаа агаар шиг зайлшгүй зүйлийг реклам хийдэг. Нэгэнтээ нууц байгаа бол одоо тэр нууц гэдэг чинь бол хууль ёс зүйлийг л нуудаг шүү дээ. Тэр одоо дэлхийд даяар энэ офшор байгаа орнууд бол ер нь дэлхийн бүх улсуудыг дотор нь хуруугаад цагаан чагсаалтын ус, саарл чагсаалтын ус, хар чагсаалтын ус гэж. Хар чагсаалтын ус гэдэг нь бол ерөөсөө тухайн тэр хар чагсаалтын ус бол дандаа офшор усуд байдаг, бүсүүд байдаг, офшор ус байдаг. Энэ нь өөрөө засгийн газартайгаа хамтарч одоо банкуд нь нууцыг хадгалдаг ийм улсуудыг хар чагсаалт гэж байгаа. За саарл чагсаалт гэдэг нь бол засгийн газар нь бол хариуцлага хүлээдэг. Тодорхой банкуд нь хариуцлага хүлээдэг орнуудыг бол саарл чагсаалтанд орсон улсууд гэдэг. За цагаан чагсаалтын улсууд гэдэг нь бол засгийн газар нь банкуд нь ерөөсөө одоо энэ хууль бус хар мөнгөийг хадгалдаг. Тийм учраас энэ офшор бүсэд ямар одоо компаниуд ямар байгууллагууд ямар хүмүүс мөнгө хадгалдаг, ямар мөнгө хадгалдаг вэ? За нэгдүгээр ард амирны бизнес мөнгө, хоёрдугаар зэвсгийн 8-аас орсон орлого, гуравт одоо хүний 8-аас дөрөвт нь авилгалын буюу хууль бус мөнгө хадгалдаг. Ийм газрыг офшор гэдэг шүү дээ. Тэгэхээр манайх ийм хууль бус газарт мөнгө хадгалж байгаа бол одоо ямар хүмүүс хадгалдаг вэ гэдэг нь тодорхой байдаг. Хоёрдугаар ямар улсууд энэ офшор бүсийг өөрийгөө зарладаг хөвөл байгалийн баялаггүй их суртан бараа бүтээгдэхүүн гаргадаг. Зөвхөн энэ одоо их усүрэн тодорхойгүй нууц мөнгийг одоо авч санхүүгийн эсвэр болгодог ийм одоо өөрийнхөө амьдрах улс орныхоо амьдрах эдийн засгийн арга гэж үзсэн орнууд л энийг хэрэгтэй таамаглав. Ер нь бол саяхан энэ Панам бүртгэлтэй офшор бүсийн дансыг ил болголоо шүү дээ. Энийг зөвхөн ямар арга замаар ил болгосон чухал биш. Энэ 11 сая гаруй мэдээлэл гэж.
Үүн дотроос одоо юу мэдээлэлээр бол одоо 150-д бүх одоо улс орны тийм ээ өндөр албан тушаалын хүмүүс байна гэж. А гэтэл эндээс одоо өнөөдрийн байдлаар Монгол улсад бол давхарцсан тоогоор 49 хүний материал ил болоод байна. А энэ бүгдийг одоо жишээ нь одоо манай монголчууд ингээд хараад үзэхээр тэр нь дандаа манай өндөр дээд алан өнгөрсөн 26 жил өндөр дээд алан тушаал хашиж байгаа хашсан хүмүүс буюу мөн тэдний үр хөвгт байгаа байхгүй юу. Тэгэхээр 150 өндөр дээд алан тушаалтан хүмүүсийн 49 Монголоос гаралтай байна гэдээ та нар бодол доо. Ер нь бол яг би энийг бол тодорхой тоон дээр нь дүүцүүлж ярьж штэ. Яг эн чинь өөрөө нэг тодорхой зүйл бол хилээд байгаа байхгүй. А гэтэл ягаад Монголд өнөөдөр энэ зүйл ийм хурцаар тавьж байна гэдээ ингээд аваад үзэхээр өнөөдөр Монголын ард түмэн энэ өнгөрсөн 26 жилийнхээ юу одоо туусан одоо зам одоо явсан амьдрал бүхий л зүйлээ одоо эрх зүйлийг тийм хүнд цаг үе тулж ирлээ. 26 жил болоод Монголын ард түмэн өөрөөсөө одоо үнэхээр асууж Эрдэнэ шиг тийм бүтээн байгуулалт энэ 26 жил Монголд бий болоогүй юу? Тийм үү? Тийм. Социализмын үед бий болсон одоо тэр аж үйлдвэрийн тодорхой одоо бааз суурь бий болчихсон байсан. Тэрнтэй үзэхэд үйлдвэрүүд бий болоогүй юу? А гэтэл энэ хугацаанд одоо маш цөөхөн хүмүүс Монголын засаг төрийн эрхийг ээлжлэн болж байсан. Үүнийг одоо 200 хүний дотор л ярьдаг штеп. А тэгээ 20 гэр бүлийн хүрээнд л одоо энэ засаг төрийн ээлжид барьж ирсэн. Тэгэхээр Монголын ард түмэн энэ дээр бол маш имзэг хүлээж авч байгаа. Тийм одоо цөөхөн одоо тодорхой тоон дээр манайх ийм их одоо тэр тусгай татвараас нуудаг тийм ээ татвараас хамгийн юу одоо наад одоо энгийн бүр гоёчиг чиглүүл татвараас нуудаг тийм юу одоо баггүй одоо энэ офшорын зон чи. А тэгээд дээр нь ахаад юу явал дүний хүний 8 хар тамхины 8 одоо өөр цэвэрсгийн 8 гэдэг бүр хүндрээ явчихдаг. Хамгийн гоёор гэдгээд татвараас нуудаг. А тэгэхээр өнөөдөр Монголын ард түмэн энэ нөхдүүдээс одоо ингэж асуух хэрэгтэй байхгүй. За оюутлагын гэрээний тийм үү Монголын ард түмний одоо тэр 8 жилийн өмнө байгуулахад өдөр тутам 2 сая доллар бид нар алдаад байна. Хэрвээ байгуулчид өдөр болгон 2 сая доллар орж ирнэ гэсэн үгүй тэр хаа байна. Тэр чинь тэгвэл тэр офшорч очиж суудсан орцсон юм биш үү? Дараа нь 3.6 сая тэрбум долларын зөрчил тэндээс илрүүлсэн. Тэндээс одоо шууд одоо зөрчил нь 2 тэрбум болж. Түүнийг тэглэсэн. Тэр яаж тэр эн чин энэ тэглэсэн энэ бүхэл хууль бус арга тэр Дубайн гэрээ тэр чин тэр офшорын данс болчихсон юм биш үү? Тийм үү? Тийм. Ер нь дэлхийн хэмжээнд чинь одоо энэ уул уурхайн салбарыг чинь бас л мөн хар тамхины чинь 8-тай дүүцүүлэх эсвэл одоо дэсгийн 8-тай дүүцүүлэх нэгсэндээ хаалттай зах зээл гэж үздэг л дээ тийм ээ. Тэгэхээр ер нь офшор гэхээр одоо энэ баярхуу доктор энэ талаар бас нэг тодруулж өгөхгүй. Яг энэ дээр аль болох би бас нэг үзэж байгаа олон түмэнд их энгийн байдлаар тайлбарлах хэрэгтэй. Офшор, оншор тэгээд одоо commodity trade гэдэг ингээд манай хэрэглэгдэд гэдэг санхүү үгийн хэллэг юм шиг яг бодит бол геополитикийн залт мэх дүүлбэрүүдийг манайхаас ойлгодгүй. Энийний цаана одоо ингээд нэг Монгол банкны нөө сангийн сайд нэг нөө эсвэл их хурал дээр нэг валютын сангийн зөвлөхийн үг сонсчоод фонта царайлал тэгж ирвэл хүлээж байгаа инфляцийн нам хүлээлт эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлийн бодлого гэдэг ингээд би байнга ярьдаг ийм ойлгомжгүй ялангуяа санхүүгийн юм шиг юм хэллэгийн чинь цаана тухайн улс гүрнийг мулждаг геополитикийн хорт зэвсэг тарих угаалт тэрийг тэр тухайн нутагт нь хийдэг оюун санааны болон эдийн засгийн адуурчдын тэр ажилтгааж яадаг байхгүй юу. Тэгэхээр дахиад энэ офшор гэдэг үгийг юусаа хай. Энэ офшор гэдэг үг энэ хаяхгүй хаяад зөвхөн энэ нэг одоо эдлээд байгаа энэ үйлдэлийг чинь цаад мөн чанар нь юу юм гэхээр зүгээр хулгай гэсэн үг байхгүй юу. Хулгай. Зүгээр хулгай. Хулгай гэж юу хэлдэг? Хүмүүс мэдж байгаа нүдэн таргаж байгаа юмыг авахаас эхлээд мөн үү одоо боломжтой байж болох бусдад өөрт нь хамааралгүй юмыг л авах хэлээд байгаа. Тэгэхээр энэ маань яг саяны манай хэдийн хэлээд байгаа саяны хэлдэг тэр нөгөө хууль бус 8 зэвсгийн хүний хар тамхины тэгэл ингээд яриад штэ. А тэгээд чинь дээр нь дахиад нэмэгдээд тухайн улсын аль нэг улсын авилгалын мөнгүүд татвараас зогтсон мөнгүүд гэдэг ингээд тий. Тэгэхээр энэ ерөөсөө миний байн голон түмэндээ тайлбарлах гэж оролдоод энэ ялангуяа шийдвэр гаргадаг 77 онд одоо сүүлийн 5 6 жил тайлбарлаж та нар энийг ухаараач гэж бүр ингээд
шандаад одоо энэ Монгол орны яваад байгаа энэ ерөнхий өнөөдрийн тавилантай холбоо тавьж байгаа чинь нэг тод ш өнөөдрийн нэлэрч байгаа энэ офшор гэд нэрлэгдээд байгаа хулгайчдын мөнгийг байршуулдаг. Ямар хулгайчлал тэнд мөнгөтэй гэдэг муу гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дэр нэгдүгээр хулгайг шууд ойлгож байгаа. Одоо энэ нэг технологийн залинд нь юу гэдэг юм гэхээр тэртээ дгүү хулгай гэдэг нь ойлгомжтой юм дээр чинь хулгайг яаж хийсэн гэдэг нөгөө үзэгдэлтэй тэмцүүчээр хулгайн сонирн биш болгочдөг байхгүй технологи нь өөрөө. Өөрөөр хулгай нь ойлгомжтой байж ах чинь тэгж яваад офшор гэдэг чинь гоё татврын деважин хэлдэг. Офшор байхгүй бол яаж тэр хүмүүс одоо оюу толгойн тэгж манайхлууд Риатонтой хөрөнгө оруулахын тэгээд ингээд нэг нөгөө тарих угаалтаа явуулдаг. Тэр Риатонтой Virgin Island буюу Virgin Island ч гэдэм одоо юу гэдэг нь саний Панам гэдэг улс нь дэлхийд олон байж байгаа энэ офшор гэд нэрлэгдээд байгаа мэдээллийг өгөхгүйгээр ямар ч хулгайч юмыг баталгаатай хамгаалж чадна гэсэн хууль эрхцэн орчин бүрдүүлсэн нэг юм жижигхэн нэг тосгонд гэсэн үг шүү дээ ингээр тайлбарлууд. Тэгэхээр тэр тосгоноос л би мөнгө танаас авчиж ирэхгүй та нарт миний оруулах гэж байгаа хөрөнгөний чи хүүн өндөр болно. Тэгээд эргээд та нарын төлөх ирээдүйн үрчин ихснэгээ тарих угаагаад идэг. Тэгээд би энэ дахиад юу тайлбарлах гэхээр хулгай бол хулгай. Хулгай хүн яаж хийж байгаа нь сонирн биш. Хулгай хийж байгаа нь өөрөө бидэд айгүй хохирлттой байхгүй да. Хохирлттой. Тэгэхээр нэг зүгээр хулгай гэдэг нэг зүйл ойлгочих. Энэ ерөөсөө энэ миний байн гардаг энэ дэлхийг захираад байгаа санхүүгийн империалистүүд буюу долларын эзэдийн хүн төлөвлөлтөөр шат дараалан мэхэлж бүждэг аргачлалуудын нэг болох энэ офшор бизнес гэдэг нэртэй commodity trade буюу Африкт байгаа вэ нөө Монголд байж байгаа оюу толгой орд вэ нөө тэр бүтээгдэхүүний төрүүлээд 10 20 жилийн өмнө төрүүлээд биеиндээ 8-aalцдаг тэр commodity trade гэж нэрлэгдээд байгаа иймэрхүү санхүүгийн үйлдэлүүд бол 1960-аад оноос дэлхийд эхэлсэн. Яг л ингээд төсөж чи би долларын эзэн гэртээ нэг хэвлэх машинта доллар хэвлээд хүн төрөлхтөндөө наа чи баядаг шүүгээд оюу толгоогоор нь ноён уулаар нь таван толгоогоор нь Африкийн бүтэн улсаар нь мадаа эзэгч байд юм уу ингээд багны мэлтэй улсуудыг солиод аваад суудаг хүн. Тэгсэн чинь нөгөө 7 миллиард хүн чинь ингээд бүгд сүлдээ нөгөө тэдэрлөө бичиж ингээд доллар өгт юмгүй болчихж байгаа. Тэнгүү дараагийн миний бодож олсон зайл юу юм гэхээр надаас авсан зээлэрээ нөгөө чи уурхаа юмнуудаа ажиллуулж, зэвсгийн 8-аагаа хийж, хүний 8-аагаа хийж. Тэрийг би төрүүлээд за тэнд нэг баяр хүү гэдэг хүн тий Риатонтой хамтраад Монголынхаа нэг оюутлахаа гэдэг ордоо тий надад ингээд зээлэр өгчөж миний зээрэнд өрн дороо сайхан явчихна. Тэр нь надад дахиад хангалтгүй байгаа. Би тэр Риатонтой Монголын офшорчдод нийлээд авцсан байж байгаа тэр олборлох одоо объем ба штэ. Тэрийн төрүүлээд би дахиад 10 жил цаашаа төрүүлээд арилжаанд оруулаад зараад явчихдаг байхгүй. Тэгэхээр энэ хүү 60 оноос ихтэй нөгөө дахид зээл өгөх аргагүй. Одоо яг манай өнөөдөр монголчуудад зээл өгөх ямар ч боломжгүй болсон. Бүгд тэртээ ямар нэг зээл өрн дороо барьсан хөнгөө болсон шиг дэлхийд тийм болчингууд чинь бодож олсон мөнгө хүлэгчдийн дараагийн зайлууд энэ офшор болон commodity trade гэж нэрлэгдээд байгаа. Нөгөө ирээдүйд бий болох ашгийг хоорондоо наймаалцдаг дараагийн зайл нь واخгүй да. Тэгэхээр энэ ямар тохиолдолд нэгдүгээр хулгай санхүүгийн инструмент гэж манайхан нэрлээд идэг энэ аргач залийнхаа хувьд бол 60-аад оноос үүсэлтэй. Одоо эдгээр яагаад энэ офшортой мэдээллийг гаргаж тавьж ийн гэхээр энэ нэг тийм гоё шударга 90 сурвалжлах сэтгүүл зүйч байд юм уу нэг аль нэг улсын гоё эх оронч тэмцээд энийг гаргаж байгаа юм биш. Яагаад тэр нөгөө ойролцоогоор нэг 80 90 триллион долларын GDP-тэй 7 миллиард хүн дээр цаашаа зээл бичих ямар ч боломжгүй болоод нийт энэ офшор гэсэн эргэлттэй ашиг харж байгаа юм шиг энэ хөөсрүүлсэн эдийн засгийн үзүүлэлтмэл дэлхийн GDP хулих GDP нь өөрөө 800 900-аад триллион буюу 10 дахин их болчихлоо шүү дээ. Тэр өөрөө одоо та нар бидэд бүгд мэдж байгаа. Дэлхийн 3 дугаар юм бол бодит байдалтай хийчихсэн. Шалтгаан нь өөрөө энэ мөнгө хүүдэгч долларын эсрэг Орос хятад энэ гэсэн Арабын улсууд энэ босцсон бохгүй бүгд нийлээд. Хүмүүс харахтаа бол тэнд нэг тийм шашин хоорондын мөргөлдөөнч байд юм уу газар нутаг бодаацсан чинь буруу хараад идэг. Энэ мөнгө хүйдэг санхүүгийн империализм чинь амт тавьд дуусч байгаа. Тэгээ энэний нэг тод жишээ бол сүүлийн тэр Исландын жишээ, Исландын Киприйн жишээ. Сая Панам гэж гаргаж ирж байгаа. Өөрөөр хэлбэл би доллар эзэн байхгүй юу. Тэгээ би ингээд Virgin Island, тэ Сингапур, Хонконг, Швейцар, тэ Бермудын арлууд гэл ингээд энэ тэндгүй ингээд баахан байгуулж явчихад би өөрөө долларын эзэн буюу бүртгэлийг ингэж хөдөлж байгаа юм байхгүй юу. За тэндээс за Монголын Санжвэн гэдэг хүн тийм тэ миний энэ мөнгнөөс тэрийг аваад тэрлүүл хийцгээ би өөрөө хараа сууж байгаа юм байхгүй. Тэгчээд за одоо нөгөө хүн төлөвчтөн чинь мөнгө хүлэгчдийн нэгдээд ихэж чингууд дотор нь хагалахын тулд өгөө шулгаж нөгөө өөрийнхөө бүртгэлийнхаа тогтолцооноос эхний хэдэн хүнийг гаргаж хайж Монголын төрийг самралтуулах нөгөө мó Оросыг одоо Путин гэж холбож шийдэх хятадыг тэгхэн тэргээд ингээд дахиад нөгөө
өөртөөгөө унж байгаа дэгдмийг одоо манай хэлсэний сонгуулийн хууль батлаад 76 амь үлдэхээ тэмцээд штэ. Яг тэрний чинь дэлхий дээр долларын эзэдийн амь үлдэхээ тэмцэж байгаа сүүлийн шатны тэмцлийнхаа буцад дахиж оны 2 нам нийлчээд ард түмнийг хагаралдуулах гэдэг сонгуулийн хуулийг хооронд нь зодоонуудын болгох гэж байгаа шиг хүн төрөлхтийг дахид хооронд доторлолтын зодоонуудын болгож байгаад өөртөө амьд үлдэх гэсэн нэг хамгийн одоо сүүлчийн шатны нэг залных нь юм нь хүн төрөлхтөнд харж гинүү. Танаа нөгөө улс төрчид чинь төрийн одоо гишүүн сайд энэ төр чинь хараад тэгээд нуус дансан тийм хулгайсан мөнгө хадгалт юм биш тэгээд энэ чинь хулгай юм чинь тэгж гаргаж ирж ингэж байгаа энэ шат. Гэхдээ энэ нь бид нар сайн. Яагаад тэгэхээр бид нар ямар ч байсан зүгээр эдний энэ цацж байгаа юмар олон түмэнд анзаарагддаггүй байсан. Хоёрдугаар нь манайх мэдээж дотор талтай энэ тэмцэж байгаа энэ саард ордныхын дотор тэмцэлдэг талуудад нь офшоргууд нь офшортой их гоё олд болж байгаа байхгүй. Тэр утга мутгаараа энэ ямар ч юм бид нар сэргэмийг гаргаад ирлээ. Нөгөө талдаа бас би нэг юм хэлэхэд энэ офшор гэдэг энэ юм чинь бол хэрвээ ингэж үзэх юм бол энэ айд эртэс Монгол байж байгаа юм. За би энгийн жишээ яриа. Өнөөдөр хаан банкны эзэн Япон Савада офшорын бүртгэлтэй хүн. Худалдаа өгчийн банкны эзэн Эрдэнэлэг гэдэг залуу офшор бүртгэлтэй хүн. Өөрөөр бид юу юм гэхээр Монгол өөрөө офшор болох гэж. Тэр хүн өөр Монгол хүн мөртлөө өөр газар офшор бүсэд очиж тентхийн хуулийн этгээд болчоод тэндээсээ худалдаа өгчийн банкныхаа хөвцөг эзэмшиж байгаа юм шиг хийж өгчөж сая Монголын татврын орчин эдүү юм хамаагүй удаад нөгөө цогтох хулгайлах боломжийг олгодог байхгүй. Тэгэхээр би эндээс юу тайлбарлах гэдэг нь тэгэхээр одоо сүржигнэл тэр хүн Батуудын хүү тэгээ гараад ирчих Санж баяр тэгч Сүү Батууд тэгч яриад байгаа болохоос биш. Өнөөдөр сүүлийн 10 хэдэн жил Монголд үйл ажиллагаа явуулж байгаа манайхныг мөлжөөд хортой яваад байгаа Монгол хүн болон гадны хүмүүс энэ төр чи бүгд дандаа офшор бүртгэлтэй шүү дээ. Бүгдийг Монгол банкн дээр сангийн яам дээр бүгд мэдж байгаа. Гомгом зайлах шүү дээ. Төрийн өмчи хорооч мэдж байгаа шүү дээ. Өөр бид юу юм гэхээр энэ офшор гэдэг энэ хулгайчдын тэгээ хулгайч хүн өөрийгөө хуулийн дагуу хулгай их боломжийг олгож байгаа энэ залчин өөрөө манад аль хэдийн нэвчиж орж ир өнөөдөр манай мөнгө санхүү эдийн засгийг бүтэн барьцсан байгаа байхгүй да. Тийм учраас одоо ашгүй харин нэг энэ нэг гадаад дуулиантай холбоотой ингээд олон түмэнд энэний анхаарлыг явж байгаа. Ер нь нэг энгийн хулгай гэдэг нь нэгдүгээрт өнөөдөр ямар ч хөдөлшгүй үнэн юм. Нэг хоёрдугаарт нь чинь ингэ тайлбарладаг байхгүй. Гүү эн чинь нэхгүй татваргүй тэгээ тэр офшор бүсээс энэ гой мөнгө олоод буцад та нарт би мөнгө авчих гэж байгаа буянт нь царайлдаг байхгүй юу? Бидэрт мөнгө хэрэггүй байхгүй юу? Миний яриад идэг. Бид нар өөрсдөө мөнгө болохоор хангалттай баягийг өвгдөөцөөс авсан хүмүүс бидэрт ямар ч офшор хэрэггүй. Эсрэгээр тэр офшор данс мансанд мөнгө байршуулж байгаа хулгайч нар шүү дээ. Энэ Монголоос юм хулгайж гарч байгаа хүмүүс болохоос биш. Үнэхээр тийм хоншортой ухаантай чадaltaй бол тэр Америк ч юм уу Сингапур, Хонконг бизнесийг тэндээ офшор руугаа мөнгө хийх юм бол болж байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ харахаар сайн ойлгороо. Исландын ерөнхий сайд чинь өмнө үү. За Киприйн. За тэгээд одоо холбогдоод байгаа улс төрчид Бразил гэдэг энд эндгүү зөндөө. Англи. Тэр хүмүүсийг ингээ сайн мөнгөнд хөөгд үзэх юм бол өөр энэ тэнд станыг эрийн сайнаараа тэмцэж өрж ашиг олсон тэрийг хийсэн нэгч байхгүй. Дандаа өвгдийнхөө үдээс нь нутаг ард түмэндээ очих ёстой байсан орлого ашиг өөрөө төлөх байсан татвараа хулгайлаад нууж авчирал байршуулсан байж байгаа. Тэгэхээр энэ дөр бол ямар нэг тийм маргаан байхгүй. Ямар нэг ёс суртахуун муртхан элдв юм ч ярих хэрэггүй. Зүгээр анцаа одоо дахиад нөгөө Монголд нөгөө эрхцээ төрийн төмөр нүүр байхгүй болчихсон юм чи мэдээж мултан. Гэхдээ ямар ч байсан нэг олон түмэнд аваачаад тэгээ одоо энэ нэг хоорондоо сандал ширээгээ булаацалтаад офшоргүй хүмүүс нь офшортой байгаа тэмцэж байгаа тэр ард түмэн офшоргүй хүмүүсээ дэмжих нь өөрөө зарчим өөрөө зөвл болчиход байгаа байхгүй. Нэг асуудал байна л одоо жишээл Кипр дээр бас нэг офшор байсан. Тэгээд тэр чинь хэдэн омлоод Киприйн офшор нэгээд татан богдаад 2 жил юм шүү дээ. 2 жил өмнө татан богдоод ирэхэд бол яагаад одоо манайх үдрээгүй гэдэг лээ. Шинэ чи дахиад нэг үүсэл тайлбарч. Энэ би сая хэллээ 60-аад оноос эхлээд нөгөө мөнгө хөлөгчд буюу долларын хязгаарт энэ офшор, commodity trade энэгээр дараагийн шатны залилангаа хүн төрөлхтөнд хийгээд ихсэн. Яг тэр нөгөө бүс тэвээр нь мөнгө хүлээд хооронд нь мэдэгдэхгүй. Тэгээс эн чинь бол бүр аль ёстой сайн санаа. Филиппиний дарангуулагч Маркос, Индонезийн дарангуулагч Сукарно. Тэ бүгд Швейцарын дансан жишээ Филиппиний дарангуулагч ард түмний 20 хэдэн жил мөнжөөд 16 миллиард доллар. Тэр үеийнх бол одоогийн бараг 1.8 тэрлион доллар байхгүй. Ханшны уналтаар нь тооцсон бол тийм мөнгө Швейцарын дансанд тэр Маркос ч өөрөө ерөнхийлөгчөөс хүнүүлээд их орондоо очих юмгүй явж байгаа сүйд нь шүүх мөхөд ингээд замраа талга болсон. Нөгөө сайхан Швейцар ч тэр мөнгөний аваад хэрэгжилчихсэн. Тэгэхээр яг тэрнтэй адилхан. Анх энэ ч юм бол биш дэлхийд хамгийн анхны офшор үүргийг Швейцар гүйцэтгэсэн. Дэлхийн 1-2 дугаар дайнд. Яг тэр Европ дайн болоход би Швейцар واخгүй юу. Тэгэхээр та гурав хоорондоо байлж байгаа Европын 3 улс. Тэгвэл гуруула
хэн нөхөөс үл хамааран ямар ч хэсэг хөрөнгүүдээ надад авчи хадгалуулчихж байгаа байхгүй юу? Тийм ээ. Баталгаатай болгоод. Тэгэхээр ерөөсөө анхны энэ нөгөө бүх хүндрэлтэн мөнгө хүлэгчийн энэ Азийн торшиг сүлжээнд ороогүй цагт бол энэ үүргийн Швейцар хийдэг байсан. Тэр Швейцар, Люксембург, Лихтенштейн гэсэн Европын хэдэн улсууд. За дараа нь нөгөө чинь ингээд Европ ханаад цаашаа мөнгө зээлэх чадваргүй болчихгоч чинь Африк руу орж ирэнгүүт чинь ялангуяа та нар сайн санах юм бол Хонконг, Сингапур хоёр бол офшорууд байхгүй юу? Одоо ч офшор. Юу гэхээр яг тэр өнөөдөр байж байгаа нөгөө хууль эрх зүйн орчин буюу environment, law environment гэдэг байгаа нь бол яг тэр хэсэг. За тэгээд Хонконг, Сингапурыг ашиглаад урд талаас нь ингээд хятад энэ төр рүү байж болох одоо нөгөө юма хийгээд явчихлаа. Одоо нөгөө хүний 8, тамхины 8-аас гадна дээр нь мөнгө хүддэг аль биесний мөнгүүдээ өгөх, бусад татваргүй мөнгө авчихсан зүгтэх байхаас ингээд тэгжэл дахиад нөгөө хүн төрөгч ханаад зээд бичихэмгүй болоод ихлэнгуй чи эдний Сингапур, Хонконгийг ашиглаж чадхаа болоод тэнд дээр чи бичилтэн бүтэн хийгдчих. Яг манайх шиг ингээд нөгөө зээд авах чадвартай хүн байхгүй бүгд болчихлоо шүү дээ. Тэнгүүд гаргаж ирсэн юм энэ номхон далаа энэ тэнд байж байгаа нэг жижиг аралч байд юм уу? Тийм Карибын тэнгисийн тийм арал мар дээр аваачаад нэг юм жижиг хэдэн юм сэндвичин байшин барьж өгөөд хэдэн хүн суудгаад тэгэл интернетэд холбож өгөөд офшор гэдэг нэр өгөөл тэгэл бүх дэлхийн хулгайчид тэнчнээс дэлхийгээс хулгайгаа хийгээд цогцолуулаад дахиж хуваарлж идэг хулгайчдын цөм болгож хувиргасан чинь 60-аад оног дүүсэлтээ офшор гэд нэрлэгдээд байгаа энэ юм. Тэгэхээр энэ 60-аад оноос дүүсэлтээ сүүлийн энэ офшор гэдэг хулгайчдын оргондог газарт манай бүртгэлтэй 49 гарч ирж байна. Энэ бол зүгээр тэр Panama Papers гэдэг байгаа тэр Панамын эрен сурвалжлах гэд нэрлэдэг байгаа Америкууд өөрсдөө гаргаж шийдэж байгаа. Жишээ нь баяр зүгтийг ч гэсэн Америкууд өөрсдөө гаргаж шийдэж байгаа. Аль хийх гэх тиймээс биш нэгт эрен сурвалжлалт ч юм уу Монголын шударгын эх орончд олоогүй шүү дээ. Тэгээ яг тийм л процесс болж байгаа. Эдгээр үе ингээд дахиад дэлхийд даяар өөрсдийнхээ хямралыг дахиж нөгөө нэг өдөрлөгтэй хаус байдэр үүсгэхийн тулд л хийж байгаа ээлжид алах юм. Гэхдээ энэ дундаас бид нар хожоо олоод бас нэг хүмүүсээ таниад тэгээд цаашдаа ерөөсөө Монголдо бизнес хийж байгаа бол Монголдо итгэеч. Энэ өвгдийн үлдээсэн байгалийн баялаг. Тэрийг хөрхи хараа сууж байгаа юм уу 3 сая ард түмнийхээ буянгаар ямар нэг ашиг орлого олж байгаа бол тэрийг нэг Монголдо ч гэсэн өгөөд хамтарч ажиллаад тэгээд тэр баярлсан Монголын сэтгэлчин офшорт байж байгаа мөнгнөөс чи хамаагүй илүү гэдгийг ойлгож тэрийг хуульчлах тийм цаг ирсэн гэсэн үг байна. Би нэг юу энэ дээр сая нэг нэмэлт юу хүмүүстэй нэг мэдээлэл өгч. Ер нь дэлхийд даяар 90 гаруй тийм одоо офшорын одоо сүлжээ байдаг юм байна. Тэнд дэлхийд өнөөдрийн байдлаар 2.5 их $80 эргэлж идэг юм байна. Тэгэхээр дэлхий бол одоо өнөөдөр ер нь санхүүгийн одоо нэлээд том хямралын өмнө ирсэн. Ер нь шударга ясан нийт дэлхийн нийтээрээ энэ бол маш шаардж байна. Тэгэхээр энэ офшорын асуудлыг бол эргэж харах асуудал бол нэлээд хурцаар тавигдж байгаа юм. Тухайлбал энэ офшорт байгаа тэр 2.5 их $80 гэдэг чинь бүхэл бүтэн барьцил гэдэг одоо дэлхийн нэлээд том одоо эхний одоо хувьд л орж байгаа улс шүү дээ тийм ээ. Тэрний бүхэл дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэж ийн гэж байгаа юм. Тэгээд түрний манай шинэ даргын хэлсэн энэ офшор дээр төрөл нь бол 3 төрөл байна. Нэгдүгээр хар буюу засгийн газар болон ард түмний хяналтгүй тэр цэвэр одоо гимтгийн одоо юуны шинжтэй тийм үү. Тэр ерөөсөө тэр дагуул одоо тэр дагуул тийм юу одоо тусгай арлууд ийм зүйл дээр хийдэг. Хоёр дахь нь болохоор засгийн газар зөвшөөрдгөө банкуд нь хийдэг. Энд чинь одоо тэр Швейцар одоо тэр төрний манай баярхүүгийн гэдэг Гонконг, Сингапур гэдэг жоод байна. А Гонконг, Сингапур гэдэг нь яаж ордог гэхээр эдийн засгийн чөлөөт ус гэдэг статус дотор банкуд нь тэр мөнгөний урсгалыг өөрсдөө дамжуулаад чөлөөтэй тийм юу яадаг. А гурав дахь нь болохоор ерөөсөө засгийн газар зөвшөөрдгөө ард иргэдийн хатуун хяналтанд байдаг нэг цагаан буюу одоо шударга тэр улсуудын тухайд ярьдаг. А гэтэл үний хэрэгтэй Америк, Англи тэр нөгөө нэг одоо энэ улсууд ч юм байна шүү дээ тийм. Өөрсдөө болохоор цагаанд байгаа байхгүй. Яг бол өөрсдийнхөө эдийн засгийг эрүүл байхын тулд хянахын тулд өөрсдөө тийм зүйлийг засгийн газар нь зөвшөөрдөг байхгүй. Усаа гадна гарч байгаа. Бид нар ч өөрсдөө мөнгө хөвлөдөг хүмүүс. Тийм өөрсдөө мөнгө хөвлөдөг учраас өөрсдөө хамгаалсан. Бид нар шиг юм бүрээ санаад манай монголчууд өөрсдөө бас энэ ерөөсөн Монголыг офшор болгох гэсэн тийм саналууд их гарч ирсэн санах юм. Яг одоо ийм шүү дээ зүгээр. Нэр нь сонирн биш. Одоо жишээ нь Монголыг хөгжүүлэх хүн заавал нь ууд усаа ухаад байх ямар ч хэрэггүй байгаа шүү дээ. Одоо энэ олон улсын хэлээд байгаа офшор гэдэг шиг юмыг албан ёсоор бид нар хоёр хөштөгөө хийчихэл хүн их сайн хуримцалтай болчих шүү дээ. Валютын нөөц гэж нэрлэдэг байгаа мөн үү? Тэгэхээр хуулийн дагуу хийчих хэрэгтэй байхгүй юу? Өөрөөр хамаагүй энэ тодорхой Орос хятадтай хийгээгүй гэж болно ч юм уу? Ямар ч хэдэн нэг төстэй энэ стандартыг аваад тэгээ энэ чинь нэг тодорхой рубль юаны том нөөцтэй манай үндсэн гадаад худалдаач 90 хүний хоёртой жишээ нь. Гэхдээ энэ бол дараа өөр сэдв. Яг одоо бид нар юу ярих гэдэг вэ? Өнөөдөр дэлхийд мөрдөгдөж байгаа энэ офшор гэдэг юм юу гэдгийг бид хэлчихсэн. Тэгвэл энийг хэн
яах гэж тий хэрэгжүүлсэн. Одоо үргэлжлүүлж явж байгаа гэдэг. Сая манай гамбат хэлээд байгаа фунт стерлинг. Энэ бол Английн хатан хааны гэр бүл банкнд нийлсэн хувийн компани. Доллар гэдэг бол Английн 13 хувийн банк нийлж байгуулсан холбооны нөөцийн сан гэдэг хувийн компани хэвлэдэг хоосон цаас. Тийм. Евро гэдэг бол саяны Английн хатан хаан ба Английн банкуд Америкийн 13 банк хоёр нийлж хагаад Европ Франкфуртд төвлөрсөн бас хувийн банкуудын хэвлэдэг цаас тэгээ ойлгоч. Тэгэхээр одоо ингээд эрдэмтэй тий та еврогийн эзэн, манай шинэ фунт стерлингийн эзэн, би долларын эзэн, гамба швейцар франкийн эзэн. Гэхдээ бид нар бүгд хоорондоо ингээ хувьцаагаа солилцчихсан дэлхийг захирж байгаа мөнгө хүлэгч нар. Тэгэхээр бидний нэг том проблем нь бүгдийг өрөнд оруулж ингэхээс гадна энэ тэндгүү шаргалчиг ажилласан хүмүүс жоохон олсон ашиг машиг аваад одоо чинь та нар сайн анзаарах юм бол Солонгос, Япон энэ төр Монголд сүүлийн 20 жил нэг ч мөнгө өрж хөрөнгө оруулалт хийдэггүй. Хүмүүс харахтаа Sony Японы компани, Samsung-ыг Солонгосын компани гэж хаад идэгвэл бид нар тэр компани чинь 80-90% нь эзэмшдэг. Нэр нь Солонгос, нэр нь Япон байдаг байхгүй. Тэгэхээр тэд нар өөрөөр одоо та нар Монголд харах юм бол нэг хэдхэн нэг муу 10-20 мянга, 50 мянган долларын нэг муу Солонгос цайны газар мазар нээхээс биш том бэлэн мөнгө өрж ирж Монгол хөрөнгө оруулдаг Япон Солонгос байдаггүй гэдэг би юу хэлэх гээд байна гэхээр нөгөө Япон Солонгос энтэйгээ 20-30 жил мөлжөөд тэд нар тэгээд юм уу яг ингээд бүх гол хувьцаануудыг бүгдийг өөртөө барьчаад жоохон ашиг олоод аваад ингээд өөр газар руу явахгүй гут нь араас нь саяны хилээд байгаа энэ офшор гэдэг юм гаргаж цацаж шидээл тухайн өст нь хурж ирж энэ мөнгө угаалтын хэсэг хууль гэдгийг батлуулж аваад өөрөөр бий гэхээр миний суган доогуур нэг дорж гэдэг нэг хүн ашиг олцоод тэр ашигаараа дахиад өөр нэг улс бизнесийг нөгөө би мөнгө хөвлөх гэж хаад миний өмнөр миний мөнгийг надад төрүүлж аваад олцсон ашигаараа орчихгүй гэдэг үүднээс уус болгонд мөнгө угаалтын хэсэг хууль батлуулж өгдөг. Одоо энэ офшор хэсэг хуулиудын гэсэн бужигнуулж байгаа батлуулж өгөх байхгүй юу? Өөрөөр би нөгөө зөвхөн надаас миний хэвлэсэн мөнгийг авахаас биш урд нь надаас миний хэвлэсэн мөнгийг авчаад ашиг олцсон хүмүүс дахиад толгоо мэдээд өөр хүндөө хөрөнгө оруулалт нэрээр ашиг олох гэд хамтрах юмыг л хаах үүднээсээ хийж байгаа бас нэг төрлийн эн чинь зайлгүй байхгүй юу? Тийм байна да. Шилээ одоо тэр Батун Майнинг гэдэг компани хүчтэй зэмжсэн усыг хөрдөн гүшин сүү болтол. За одоо тэр барилга хөтөлбөрийн яамны сайд байсан. Цогтоо тэр нөөж юм одоо сүүлийн үед их гарч ирсэн. Мэдээллийн Батун Майнинг компаниг 2003 оны 11 сарын 21-нд байгуулсан. 200 сая хувьцаатай гэтээ хөрөнгөний бичсээр биш зүгээр хувьцаатай ийм зохиомжтой компани байгуулсан. Гэтэл 11 сарын 20-ны өдөр 2 хоногийн дараа манай гадаад харилцааны дэд цаад тухайн үеийн гадаад харилцааны дэд цаад сүү батвал 4 сая 920 мянган ширхэг хувьцааг худалдаад авсан байж байгаа. 492 мянган доллар худалдаж авсан. За тэгээд энэ мөнгө Цогтбаатар 2 сая 400 мянган ширхэг хувьцааг худалдаж авсан. Энэ компани. Тэгээд Цогтбаатар нь тэр үедээ гадаад харилцааны яамны олон талт хамтын ажиллагааны газрын орлогч дарга байсан. Нэг яамны орлогчид газрын орлогч хоёр одоо нэг офшор банкны одоо хувьцааг худалдаад авсан байна шүү. За ингээд явж идэл 4 он болсон. 4 оны сонгуул болсон. Сонгуулийн дараа шинэ засгийн газар байгуулагдаад Батуулд одоо үйлдвэр худалдааны яамны сайд болсон. Гэтэл яг энэ Батуулдыг сайд багтаа хариуцдаг болсон. Яг ашигтуудыг хариуцдаг болсон сайд. Эрд соёлыг хариуцаад ашигтуудын кадастр албаа хариуцчихсан. Яг энэ хугацаанд Батун Майнинг компани маш олон хувьцаа лиценз өөртөө авсан. Нийтдээ 187 лиценз авсан байна шүү. Тэгэхээр нөгөө өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компанитай одоо өөрийнхөө сайд нь өөрийнхөө агентлагаар одоо лиценз олгуулсан байна шүү. Тэр одоо Батун Майнинг компани офшор одоо газар бүртгэлтэй компани гэж тийм. Тэгээ энэ бол офшорын нэг хүн бүртгэлтэй байхаас гадна ерөөсөө албан тушаалаа ашиглаад өөрийнхөө компани одоо дахиад хууль ёсвол шиг санджаа зөрчдөг юм эцэг маргаж шин. Энийг манай ердөө ярихгүй зүгээр л Батуулд Цогтбаатар 2 одоо офшор газар танстай байсан байна. Өцөө эзэжсэн гэж яриад байгаа. Өнөө эрэхтэй гадаад явдлын яамны хариуцлагатай албан тушаалдаг одоо Цогтбаатар
хатуу майнинг компани гүйцэтгэх хэрэглүүлсэн байсан. Түнд ажиллаж байхдаа гэсэн. Түнд ажиллаж байхдаа. Тэгээ энэ бол Тэр нэгслөө бас л хуулирсан байна. юу хуулиар барах юу хууль гинт хэрэгтэй байх. Гинт ирсэн. Тэгэхээр манай сайн шинэ хэлээд байгаа юм юу юм гэхээр нэгдүгээр хулгай мөн үү. Тэгэхээр хүн яагаад энэ офшор гэж нэрлэгдээд байгаа юмд очиж хуулийн этгээд болж бүртгүүлдэг гэхээр нэгдүгээр би Монгол улсын иргэн баяр хүү. Тэгээ би аль нэг офшорт очиж яах гэж бүртгүүлэх гэхээр надыг онтой энэ чиг миний Монголд хийж байгаа аль нэг бизнесээр надад ямар нэг татвар матвар үлдээ юмар ч гэдэг юм уу тий барьж авч ноцтох гэхгүй би баяр хүү Монгол улсын иргэн мөн. А гэхдээ миний баяр хүүгийн энэ ч үйл ажиллагаанд байгаа хуулийн этгээдгүүнүүд офшор бүртгэгдсэн учраас танаас хамаагүй шүү дээ. Гэдэг залийг олох үүднээсээ энэ ч нөгөө юу гэдэг энэ зохицуултыг чинь мөнгө хүлэгчд хийж өгсөн. А одоо эдгээр миний саний яриад байгаа нөгөө энэ сүү Батболд нь баяр цогт нь Санж баяр нь эдгэрт хэрэггүй болсон байхгүй да. Дэлхий өөрөө хандчихсан. Тэгм учраас одоо нөгөө дэлхий ханахаас гадна энэ саний хэлээд байгаа нөгөө долларын, еврогийн, фунт стерлингийн эддийн чи эсрэг хүн төрөлхтөнд нэгдээд ингээд одоо хүмүүс ингээд мэдээллийн цацахгүй болохоос биш 500 жилийн өмнө ихсэн Occupy Wall Street, Occupy London City, Occupy Frankfurt гэсэн нөгөө тэр санхүүгийн төвүүд мөнгө хүлэгчдийн эсрэг тэмцэл үнцэл энэ юм чи ингээд одоо яг Монголын ард түмэн тэгээ сүүлийн хэдэн жил ингээд 2008 оны 7 сарын 1-ээс ихтэй ингээд дотроо одоо ингээд өстой тий жигшээл ингээд хорсоо өстой энэ юм манангаас салхилсан гэж байгаатай адилхан хүн төрөлхтөний мөнгө хүлэгчдээ салах гал ингээд яваад байгаа. Тэнгууд одоо эдгэрч нөгөө яг манаас миний сайн хэлдэг шиг манан дэглэм өөрөө унахынхаа өмнө амиа авч үлдэхийн тулд сая сонгуулийн үйлдвэрийг тулгаж хийж үрээд тэгээд бүр бантан болгуулаад ингээд хоорондоо одоо яваад штэ. Яг тэрэн шиг энэ нөгөө дэлхийг захирж байгаа мөнгө хүлэгчд маань өнөөдөр бас л амь арахын тулд хүн төрөлхтөн дээр хамгийн сүүлд нь хооронд нь яс хайж үйж өөрөө цаг хожих гэж байгаа үйлдэл чинь бол эдний гаргаж тавьж байгаа юм. А тэгэхээр энийг бид нар ард түмэндээ сайхан ойлгуулж өгөөд тэгээд нэгдүгээр хулгайч нараа ингээ бүгд нь мэдээд авах маань өөрөө маш сайн байгаа. Хулгайч нараа Нэгсэнд бол энэ чинь дараагийн түр гарах юм бол бас тодорхой хэмжээний хуулийн хариуцлага хүлээхэд одоо дэвсгэр болж байгаа гэсэн үг. Харин юу л дээ. Гэхдээ бүх хулгайчтай бид мэдчих аваагүй. тийм. Офшорын одоо гаматараа хэлсэн шүү дээ. 90 гаруй бүс байна. Одоо зөвхөн нэгэн хэлээд тийм шүү. Энэ Панам дээр болсон. Ямар тэгээд нэг анзаарах юм бол харагдаж байгаа шүү. Манайх чинь зөвхөн энэ Панам дээрээс тэр илрээд байгаа юм биш. Ахаад энэ нөхдүүд чинь бас янз бүрийн зайл хэрэгэлсэн байна. Өөр улсын нэр дээр зүүнд илэрч шүү. Москва гэхэд гарч ирээд байна. Бээжин гэхэд гарч ирээд байна. Чайна гэхээр гарч ирээд байна шүү. Тэгэхээр энэ дээр бол маш их өргөн хүрээний. А тэгээ өнөөдөр одоо та бүхэн маань нэг зүйл андарч байгаа бол энэ офшорт энэ нэр холбогдоод байгаа 49 нөхдүүд бүгд яарч сандар сая хэвлэлийн байгуул хийж өөрсдийн одоо харьяалдаг хэвлэл мэдээллийн байгууллагуудаар янз бүрийн Монголын ард түмний тийм ээ бухимдлыг тархийг угаах шатраатай үйл ажиллагаа эхлээд эдний хэлж байгаа нэг юм юу гэхээр офшор данстай байх нь одоо гэмт хэрэг биш ээ гэж одоо ийм л мессеж Монголын ард түмэнд өгж шít. А тэгээд дахиад ингэж байна. Бидний нэг тарих угаах гэж юм. Сонгуульд ойрцсон учраас биднийг ингэ зарлж байна. Үгүй эн чин сонгууд Монголын сонгуульд эднэрт огт хамаа байхгүй. Панамын бас Юусе Панамын дэлхийд даяараа төрний манай баяр хүүгийн хэлдгээр эн чин цаг нь болоод нөгөө нэг долларын эзний нийтийн эзнийх нь өөрсдийн бодлоготойгоор гаргаж тавьж байгаа 11 сая мэдээлэл дунд л энэ нөхдүүдийнх явж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ бол улс төрчөөд Монгол сонгуул болох гэж байгаа учраас энэ нөхдүүдийг илрүүлээд байгаа юм биш. Энэ өөрөө энэ нөхдүүдийн хэлдгээр гэмт хэрэг одоо гэмт хэрэг биш ээ гэдэг юм биш. Яагаад би тэгж итгэлтэй хэлж ирэхээр 26 жил Монголын ард түмэн энэ одоо замыг сонгож явсны дараа өнөөдөр Монголын ард түмэн үгээгүй ядуу. Эдийн засгийн сүрч гисэн. Тийм үү? Ийм байдалтай байж байгаагийн хариуг л энэ нөхдүүдээс ёс суртахууны хувьд бид нар их ёстой зүйл гэж ажиг. Тийм учраас парламентд сууддаг улс төрийн номууд, иргэний нийгмийн байгууллагууд нийт ард иргэд энэ нөхдүүдээс 3 гол шаардлагыг одоо тавьж байгаа юм. Нэгдүгээр ямар шаардлага тавьж ийм гэхээр бид нар энэ хүмүүс өөрсдөө хэрвээ үнэхээр л одоо тийм ёс суртахууны асуудал гэж ярьж байгаа юм бол ёс суртахуунаа яг өөрсдөө сайн дураараа огцорчих. А хэрвээ тэр өөрсдөө огцордгүй юм бол тэр төр засгийн байгууллага, хуулийн хэлтийн байгууллагууд нь эднийг огцруулаад. Хоёр дахь том асуудал бол одоо энэ улсын хурлын сонгуульд бүх шатны сонгуульд энэ юу офшор дансанд Монголын ард түмний өчнөө олон жил бий болгосон энэ баялагийг авчиж нууж хулгайж авчиж хийсэн хүмүүсийг энэ төрийн албанд энэ төрийнхээ одоо синтед ахаа залахгүй тэр улсын хурлын сонгуульд бус сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглож. Гурав дахь том чухал асуудал бол өнөөдөр энэ төр засгаас юутай
ерөөсөө энэ хараат ус эдрийг одоо мөрдөн шалгах тийм комисс байгуулах юм. Ийм гурван шаардлагыг бол бид нар тавьж байгаа шүү. Тэгээ сая тэр энэ Панамын одоо энэ илжсэн асуудал бол энэ дотор манай Батун маань гэдэг компани гэгт гараад ирэхдээ 187 лицензтэй байж байгаа байхгүй. Гэтэл нэгсэн тэр офшороор манай Монгол улсын одоо газар нутгийг наймалж байгаа. Баялаг маань одоо манай 187 лицензээр одоо манай газар нутаг 8-лагтал явчихсан. Наймалтай Хулгайч нэг хулгайчаас нөгөө хулгайч руу шилжиж чинь гэсэн үг. Нэгсэн гадар шаал явсан байна. одоо манайд одоо албан ёсны сайт руу ороод үзэхэд ил байгаа мэдээлэл дотор бол багаамын арлууд дээр 98 лиценз байна. За багаамын Бермудын арлууд дээр 156 лиценз байна. Антиога Барбадос 30 лиценз байна. Кайманы арлууд дээр 59 лиценз байна. Люксембургт 8 нийтдээ 351 лиценз байж байна. Дандаа офшор хамгийн сүүлд одоо энэ манай Тэгэхээр байж тэгэхээр Бермудын харал гэдэг нь өөрөө 53 км квадрат нутагтай юм жижиг харал байж байгаа. Нийт харал нь 150 харлаас бүрдсэн 53 км газар нутагтай уулс байж байгаа. Гэтэл манай Бермудын харал одоо тэр Бермудын харал дээр 156 лиценз нэг лиценз нь Бермудын харлаас том байна шин. Тэг ийм байдалд ортно манайх одоо энэ лицензийг ингээд цатаад явчихсан биш. саяны шинэ даргын ингээд зүйл дээр би зүгээр энэ дээр нэмээд хэлчихэд өнөөдөр та нар мэдж байгаа бол сүүлийн 1-2 жилийн дотор ашигт малгуулын хэрэглэх газар шинэ технологи нэвтрүүлж нөгөө ухаалаг төр нэрийн дор нөгөө лицензийг газар нутаг одоо энэ юу худалдах асуудлыг зогсооцсон байсныг нэгээд бүр интернетээр одоо өгдөг болсон шүү дээ. Одоо мянгатыг өгч гисэн байгаа. Тэгээд энэ тагнуулынх нь хэлснээр түрүүчийн бид нар өмнөх дугаараадаар бас ярьж ирсэн тагнуулынх нь ерөөсөө бид нар хяналтаа алдсан гэж хэлж байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тагнуул нь ерөөсөө энэ Монгол улс ч юм бол ямар тийм хяналтгүй байна. Энийг бид нар яг хэлж байгаа Батун Маник Монгол компани лиценз авч чадвар байхгүй. Батун Маник компани 2003 онд байж тээ тийм ээ 187 лицензтэй байсан биз дээ. Тэгтэл өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн үеийн авсан мэдээлэлээр 15 лицензтэй байна. Одоо өчигдөр үлдэр. Тэгэхээр 187-аас 15-ыг гасгаар 170-ыг зарсан байх. Тийм ээ. 172-ыг одоо зарчихсан. Ийм л одоо байдал харагдаж шүү дээ. Тэгэхээр өнөөдөр сая 2 хоногийн өмнө Монгол Улсын засгийн газар шийдвэр гаргав. Одоо бүр нөгөө нэг хөлийн бүсийн тэр одоо газруудыг юугаар бас нөгөө интернетээр лицензийг олох гэж шүү дээ. Тийм. Тэгээ хориотой өссөн. Тийм хөлийн хориотой өсөж Хөлийн хориотой өссөн. энийг одоо нийгэл. Тэгэхээр энэ хэд бол ерөөсөө гаарч байна энэ ерөөсөө. Нэгснөө хэл хязгаар одоо Монголын хэл байхгүй болсондоо адилхан болж байна гэсэн. Үндэсний аюулгүй ер нь ингээд бас энэ үзэгч олондоо анхааруулаад ч юм уу сэлэмжлээд хэлчихэд энэ өнөөдрийн энэ булгаалт лоовчд дээрэмжтэй үндсэн арга харийнхнаас бас нэлээд сайн сурмаг авчаад манай телевизэд арга нь бол хулгаанаас холдуулаад тий яг тэгж ярих юм бол миний хулгайг яг яаж хийсийг баталчих л да. Арга талдгаа хөтлөд байгаа байхгүй юу? Офшорчин татврын деваж штэ. Би тэндээс гоё мөнгө олж ирдэ штэ. Хүн төрсөн бүгд тэгж яваад ах чинь. Та нараас сони юм ярьдээ. Хөөе яг тэнтэй ч гэсэн харалтаа. Офшор бүртгэлтэй оюу толгойг ингээд аваа явж байгаа үстэй. Дэлхийн стандарт штэ. А тэгээ түрүүний миний хэлдэг хүмүүс ингээд мэдэхгүй байгаа болохоос биш. Сүүлийн 10 хэдэн жил Монголын гол эдийн засгийн салбарууд шийдвэр гаргадаг энэ улс их орны хөв заяа шийддэг манад үйл ажиллагаа явуулж байгаа голлох одоо Mobicom юм байна уу магадгүй те одоо энэ хэд хэдэн банкуудын гол одоо банк санхүү нэг том мөнгөний урсгал шүү дээ. Тэрийг зохицуулдаг хуулийн этгээдүүд бол бүгд офшор бүртгэлтэй. Эзэн аль улсын иргэн байхаас үл хамаарсан офшор гэдэг газар бүртгэлтэй тийм этгээдүүд байгаа. Тэгэхээр ерөөсөө цаашдаа шинэ энэ дээр дахиад би өөртөө тайлбар би их олон жил ингээд арт түмэндээ мөнгө санхүү тийм колончдод мүждэг тэг тайлбарлахаар урдаас хүмүүсийн ярьж байгаа юмыг харахаар тэгээд энэ долларын эзэдийн буянгуугаар бид нар яаж амьдрах юм? Тэд нар чинь хөрөнгө оруулахгүй бол яах юм гэдэг тийм яриад идэг байхгүй юу? Үгүй юм аа. Одоо саний манай энэ хэлээд байгаа. Нийтдээ 300 гаруй лиценз офшор бүртгэлтэй байна гэдэг нь энэ газар нутаг байхгүй болсон гэсэн үг. Хамгийн хорлонтой ч юм. Тэгэхээр би бол жишээ нь байгалийн баялагийг ашиглахын эсрэг байдаг хүн биш байхгүй юу? Үнэ. Яг үүсээ нээгээд энэ 3 сая Монголыг тэр шивцээр дугаа адил амьдрах хэмжээнд хэрэгтэй
мөнгө санхүүгийн тэ хэрэгтэй тэр хэмжээнд нь үүсийг нээгээд зөв ашиглая гэдэг тал дээр байдаг хүн болохоос биш би нэг ч юм ихгүй байж байгаад монголчуудаа ядуу зүдэн амьдрах гэж явдаг хүн биш. Одоо энэ либерал онолыг ярьдаг, энэ тарих угаадаг, оюун санааны алуурчдын үндсэн хийдэг алхам бол бид нар шиг эх орныхоо тэмцэж яваа энийг үннээр нардандаа тайлбарлаад ингэж байгаа хүмүүсийг харлуулж буддаг нэг зал нь өөрөө эдийн яриад байгаагаар ингэ явах юм бол сүүлдээ бид нар нөгөө нэг л манжин дарлын үеийн нэг тий хэдэн ядуу зүдүү малтайгаа зуурсан хэдэн хүнд үлдэн штэ энэ гэж ярьдаг байхгүй. Тэгэхээр одоо яг энэ офшор дээр дахиад энэ технологи хэрэглэгдэнэ. Одоо ингэж тань хараа маргааш нөгөөдөө хэвлэлээр сөрөг нөгөө тарих угаалтаа хийгээд оюун санааны алуурчд үйлдэлээ хийхдээ яг энэ өөртөөгаар чивлэн боохорж маш зохион байгуулалтаа. Тэгээ араас нөгөө хэдийгээ тайлбарлан тэгээ нөгөө нэг гой ухаантай царайсан нүдний шилтэй гой зангиатай хүмүүс нь гарч ирж хүн ойлгохгүй тийм гадаад хэллэгээр нөгөө янз янзын үлгэрээ ярих байхгүй. Тэгэхээр дахиад үзэж байгаа хүмүүстэй хэлэхэд энэ бол зүгээр хулгай. Энэ хулгайчдыг тодорхой хугацаанд тижээчээд одоо нөгөө тижээж байгаа долларын эзэд нь энэ хулгайчд нь хэрэггүй болсон. Тэр хулгайчд нь долларын эзэд хизээч хэрэг болдгоо. Би дандаа хэлдэг. Сайн зөөр баяр цогцмогтод тэр Рио Тинтомэнтэй долларын эзэд ямар ч хэрэггүй ашиглагдж байгаа нэг муу хоёр удаа ашиглагддаг тийм зүгээр шатлын хүүч байхгүй нэг одоо барлаг гэж хэлдэг юм уу юу гэж тийм хүмүүс байхгүй юу. Тэгэхээр одоо нийтдээ хүн төлөгч юм бас эдгээр тэрэггүй болчих واخ. Яг бүгд өөрсдөө нэсээ тэмцсэн. Тэгэл эдгээр ингээл бүсэс нутгуудаар нь хаяал. Тэгээ Панам гэдэг байгаа нь одоо хэлээд байгаа тэр олон офшор бүсүүд дунд байж байгаа. Та нэг ингээд дараалал хараарай. Эхлээд Исланд байсан. Дараа нь Кипр байсан. Тэгээд Лихтенштейн дээр гарч ирсэн. Тэгээ Панам гарч ирсэн. Одоо тун удахгүй тэр Virgin Island, Bermuda Island тэгээ сая хэлээд байгаа. Тэгээ сүүлдээ яг явсаар байгаад бүр ингэж их газар руугаа төрж хурж ирээд Европын хэдэн төрний хэлээд байгаа анхны офшор болдог Швейцар анзар бол Швейцар дээр гэсэн шахсаар аваад мэдээлүүдийн ил болгож ирээд ингэ явцсан байгаа. За Хонконгийг бол хятад айгүй сайн барьж аваад хятад чин күнз ухаанаараа ингэ зэгсэж авцсан. Сингапур бол ерөнхийдөө одоо ингэ удахгүй тэсрээд бас задарна. Тэгэхээр энэ тогтцооч өөрөө ингэ бүр нураад байгаа. Тэгэхээр эдгээр нөгөө өөрсдийнхөө окопуудаа алдаад ингэ нөгөө дайнд байж байгаа хүмүүсийн хувьд окопууд нь эзэнгүй болоод алдаад их сугууд хүний окоплоо очиж минь тисэлж байгаа нь өөрөөсөө эхнээс энэ гэсэн үг байхгүй юу? Энэ юу гэдэг ерөөсөө овчорын зарчим байдгийг. Овчорын зарчим нь юу ч мэдэхгүй, мэдхийг хүсэхгүй, мэдхийч хүсэхгүй. Тэгэхээр мөнгө хадгалж байгаа хүнд бол ийм зарчим байж мөнгөний хадгалдаг. Хоёрдугаар офшороос орсон мөнгө бол буцаж ирж ирдэг. Тэр чирээ гараа явчихдаг. Тэгээд цаашаа төрсөө хувиргаад үл хөдлөг болоод ингэ цаашаа явчихдаг. Тэгэхээр нөгөө баяр цогт мөнгөө татсан учраас энэ Батүлийн хөө дансандаа мөнгө хийх чад болцсон учраас эдгээр Оросод илчиж байгаа байхгүй юу. Тэгээ одоо эдгээр чинь офшорт байсан мөнгөө жоохон татаж авч байгаа учраас нөгөө хэдэн эдгээр илчиж байгаа болохоос хөдөлгөөгөө байгаа нөхдүүд бол одоогоор хайгаад ирсэн бити илэрээсээ гэж залмаар сууж байгаа. Ийм л асуудал шүү дээ. Гэхдээ энэ офшорын тухай одоо дэлхийн мэдээг судлаад байгаа. Ерөнхийдөө бол Америкт бол ганц хоёр офшор байдаг. Тэгээд дэлхийн бүх офшорууд л одоо илрээд ингээд дэлбэрээд байдаг. Тэгээд ерөнхийдөө бүх офшорын бүсүүд Америк руу төлөрж яах гэсэн тийм хандлага байна гэж яриад. Америкийн офшор гэдэг чинь тэр Карибын тэнгис байгаа шүү дээ. Тэр нэг хэдхэн харал байна шин. Сэш юу аюу мууч бас байдаг тийм. Канарын харал тэр Бермудын харал Антига Бирбато гэдэг. Зэнтгэн харал талаа тэр Сэшилийн одоо харлууд байна. Тэр Англиг тойроод тэр Жерси харал гэдэг ламши холоод идвэ. Тэр Мэн харал гэдэг байна. Бидний хэдэн харлууд гол байгаа шин. Монголын ард түмний санаа сэтгэлийг одоо туйлын зоож байгаа нэг асуудал бол энэ саяны илэрсэн энэ 49 хүн цаашаач зөнд байгаа. Тухайлбал үеийн 76 тийм засгийн газрын гишүүд цаашдаа зөнд байгаа. Тэгвэл энэ хүмүүс энэ удаа хариуцлагаас моторох ёсгүй л гэж ер нь бол үзэж байгаа. Тэгэхээр хариуцлагыг түрүү 3 төрлийн хариуцлагыг бид хэлсэн тийм ээ. А гэтэл дэлхийд даяараа энэ саяны энэ Панамын энэ офшор бүсэд байгаа данс тэр 11 сая 200 мянга гэсэн тэр одоо мэдээлэл илэрснээс бол дэлхийд даяар бол айгүй том тийм хариуцлагын аян өрнөж байна. Тухайлбал Англид одоо маш том юу байла, Исландын ерөнхий сайд офицерлоо Японд баривчилж хойж шалгаж, тусгай комиссараар шалгаж хятад хүчтэй явж байна. Оросын төрийн дунд дээр маш хүчтэй маргаан одоо тэр сонгуулийн өмнөх дебатууч гэсэн айхтар хүчтэй явж байна. Гэвч манай Монголд одоо ингээд хараад байхад бол энэ хүмүүс чинь бүхэл зүйлээр яатсан төрний хэлж байгаа байхгүй. Гэмт хэрэг биш ээ. Тийм үү? Энэ бол одоо ерөөсөө бид нар тэндийг нээсэн тэр нөгөө нэг одоо энэ тэнд бизнес хийхэд бол манай төр муу учраас бид нар тэнд гарсан юм а гэсэн иймэрхүү мессежүүд өгөөд байна шүү дээ. Тэгэхээр эндээс л одоо хариуцлагаас мултрах асгүй гэсэн зүйл ихэд байдаг.
тухайлбал Монголын ард түмэн түрүү би байнга хэлээд байгаа. 26 жил замнаад өнөөдөр ийм амьдралтай тийм үү ямар ч ирээдүгөө болсон энэ зүйлээ энэ тухайлбал энэ офшорд авчиж хөрөнгө Монголын ард түмний баялагийг хөрөнгийг мөнгийг авчиж ийсэн энэ хүмүүсээс тэр одоо хариуцлага нэх ёстой л гэж үзээд байгаа. Тухайлбал өчигдөр тэр Лондонд юу яаж байна? Энэ офшор данстай тийм одоо улсуудын асуудлаар юу тэр Английн ерөнхий сайд Камерон бүр тусгай бүр юу уулзалт хийж тэгээ энэ дээр одоо тэр Нигерийн ерөнхийлөгчийг урьж авчираад тэг хэлж байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Нигерээс гэхэд 15 тэрбум доллар улсын төсвөөс нь идсэн байгаа. Зөвхөн одоо энэ авилга юугаар гэтэл манайх одоо ялгаа юу байна? Сүүлийн 4 жил улсын төсөв жил болгон нэг их 80 төгрөгөөр тасарлаа шүү. Тэр чинь баг 4 тэрбум доллар гэсэн үг шүү. Тэгээд дээр нэг оюутлогоо асуудлаа. Тэрний өмнө хэдээр тасардаг байсан тийм биз? Тэр алдарч аргагүй их зээлж өгч шүү дээ. Тийм. Энэ ерөөсөө офшорт мөнгө алдсан орнуудын одоо гол одоо үр дүн юу гэдэг вэ? Төсөө орлого төлгөө тасардаг. Тэгээд тэрийг дандаа зээлж өгч. Дандаа. Тэгээд одоо энэ дээр би нэг зүйлийг нэмээ хэлчихэд одоо сүүлийн үед манай энэ хэвлэл мэдээлгээд яагаад бид нар ингээ эмзэглээ яриад байна гэхээр хэвлэл мэдээлэл ийм шудраг эх оронч хүмүүс хаалттай. Гэтэл энэ нөхдүүдэд дандаа нээлттэй байдаг. Хамгийн сүүлд гэтэл Монгол улсын эрүүл мэндийн одоо сайд нь өрөөндөө 500 мянган одоо бидний авсан мэдээлэл ш сая төгрөг авч байгаа л одоо баригдлаа ш. Тэгэнгүүт л одоо улс төрийн тэрийг юу болгоод гаргаж өгөөд улс төрийн тоглоом болгоод намын санхүү жилтгээ жилээл одоо өнөөдөр Монголын ард түмний тархийг угаагаа сууж байгаа. Одоо тэр нөхөр энэ янзаараа бол зүгээр л моторх юм л дээ. Тэгтэл аль ч улсад эрүүл мэндийн яамныхан сайд авилга авал тэр улсын авилгын индекс бол ерөөсөө байхгүй байхгүй. Яагаад гэвэл хамгийн хурж болтгоо, хамгийн хүндэж болтгоо. Тийм үү? Тэр нөгөө зовж байгаа, өвдөж байгаа тэр ядарсан ард түмэнд тэр сүүлчийн одоо туслахын мөнгийг, тарианыхын мөнгийг, тийм үү? Эмнэлгийнх нь орны мөнгийг идээ сууж шин. Эрүүл мэндийн сайд шин. Өнөөдөр манай эрүүл мэндийн салбар ямар байгаа вэ тийм ээ. Тэгтэл эний чинь одоо энэ манай энэ манан бүлэглэж энэ дарангуул бүлэгч өөрсдийн хэв мэдээллийн байгууллагын энэ телевизээр тэгээ ярьж өө энэ зүгээр намынхаа санхүүжилтийг босгох гэж байгаа л юм юм болсон байна гэд одоо зүгээр ич. Гэтэл эрүүл мэндийн салбар өнөөдөр Монголд ямар байгаа вэ гэдэг. Тэгээд яг энэ хулгай гэдгээр дахиад бас нэг анхаарлыг хандуулъя хэлэхэд нэг л хулгай. Хулгай юм чи хулгай чинь тодорхой. Тэ? Ард түмний алдаг чинь тодорхой. Манай Гамбалтын хэлээд байгаа сүүлийн 26 жилийн монголчуудын энэ амсаж байгаа энэ хортоо гарцтай энэ их үр дүн ядуурл одоо гуйлмжлын хэмжээнд очиж шүү дээ. Хуучин бас нэг амь зуулга гаргадаг гэсэн бол одоо амь зуулган ч дийлдэхэ боллоо. Тэгэхээр энэ бүхэн чинь энэ хэлээд байгаа энэ харийн мөнгө хүлэгчд тэдний гар улсын хулгайч нарын л Монголын ард түмнийг мүжиж шуулж тэд нартай нийлж явсан чонд авсан нохоо гэдэг шиг үйлдэлийн үр дүн. Тэгэхээр хулгай гэдэг нь тодорхой. Хулгайч нь тодорхой. Тэгэхээр бүр тэр байтугай сайн харах юм бол дандаа удам дамжсан хулгайч нар байгаа. Өвөг дээдсэн ч гэсэн ард түмнээс дандаа хулгай хийж авсан хүмүүсийн хүүхдүүд өнөөдөр хулгайгаа хийгээл явж байгаа. Энд чинь удамшчид хулгайч хүн бол хулгайчрал удамшдаг байхгүй. Тэгэхээр одоо манай энэ хэдийн тэр парламент судалгүй намууд иргэний нийгмийн хөдөлгөөнийхээ тавиад байгаа шаардлагууд үнэхээр ард түмэн ойлгож үзээч. Одоо хуучин монголчууд ёсоо барьдаг багтаа. Тэр нэг жоохон тийм хум сурттай, хуруу хум сурттай гэх нэг жоохон зөөлрүүлж хилээд цэрлж байгаагаар хаяа ойрхон буухгүй, хот айл болдоггүй тий. Жоохон ингүүл тэр мал залын минь аваад явчдээ шүү ингэдэн тэгдэнгээ цээрлээд өвөө нь хулгайч байсан. Тэ аав нь хулгайч байсан юм эсвэл гэдэг байсан шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн овшоо дансны хэлэлгээд байгаа ч юм бол маш олон хулгайчныг гаргаж ирж байна. Сайн хөөж үзвэл аав өвөө хулгайч байсан одоо угаасаа тийм. Тэгэхээр энэ дээр дахиад бас монголчуудад их дэлгэрсэн тэр нөгөө манайхны шашин байна шүү дээ. Ялангуяа тэр манай хүүхд лам нар очиод уншаад байдаг тэр зонхов бурхан гэж нэрлэгдээд байдаг ловсон тав гэдэг ламынх нь бодмөрийн зэрэгээс нь жишээж хэлээ. Бодмөрийн зэрэгт яг ийм бийт хулгаанаас илүү тэр хулгай их гэхэд хүрэж байгаа тэр сэдэл нь бол хамгийн том нүгэл гэж 10 хар нүглий чинь баг нэгдэн шахуу явж байгаа. Бодмөрийн зэрэгтэн ш үзэж байгаа олон түмэндээ хэлэхэд гандан манданд уншаад байгаа тэр номын чинь суур болдог бодмөрийн зэрэг гэж ламрим гэдэг байгааг зохиолын чинь 10 хар нүглийн нэг өнө хоёрт явдаг сэтгэлийн нүгэлдээ хулгай ордын шүү. Ягаад гэвэл
яг одоо үл нь хулгай хийж байгаа баригдсан үйлдэл яригдаад байгаа болохоос биш. Тэр хулгайч хүний хулгай сэтэл бол тархинд нь байнга явж идэг байхгүй юу. Тэгэхээр тийм хулгай сэтлийг л тархиндаа битий байлгаач гэж тэр бод мөрийн зэрэг дээр тэр зонхов гэдэг лувсан давг нь сургасан байгаамаа. Тэгэхээр ерөөсөө энэ гурван янзын юм байдیں۔ Сэтгэлийн нүгдэг бол ер нь монголчууд өвгдөөдс маань жигшиж ирдэг. Яагаад тэгэхээр нөхцөл бүрдэхгүй гараараа ингэж хулгай хийхгүй ч байсан ч гэсэн сэтгэлдээ хулгайг сэтгэл тээж явах чи өөрөө тэр хүн айгүй муу хүн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ сэтгэлийн ямар нэг бусдад өөрт нь оногдоогүй бусдад байх юмыг авч байгаа тэр сэтгэлийн нүглүүдийн чинь саяны тэр одоо шашны чинь суур 10 хар нүглүүдийн чинь суур хулгай хийдсэн байж байгаа. Хулгай муу сэтэл 8 гэдэг чинь хүний мэдхгүй далиндуулаад нөгөөд нь юм мөжж байгаа бас сэтгэлийн дамын 8 чинь сэтгэлийн нүгэл мөнгө хүүлэх. Тэгэхээр өнөөдөр нь Монголын 26 жил тогтолцоо ч юм бол тэр саяны хэлээд байгаа 10 хар нүгэл буюу сэтгэлийн нүглийг чинь хамгийн том 3 илрэл болдог мөнгө хүүлдэг тогтолцоо. Мөн мөнгө хүүлдэг тогтолцоо. Өвгдөөцсөн үлдээсэн газар нутгийг ард түмэндээ очих байсан ашигтай хулгайж офшор руу зовчуулдаг хулгайч нар. Мөн үү? Тэгээд энэ худлаа олон улсын худалдаа нэрээр нэг өөр улсад байж байгаа мэдээллийн зөрүү ард түмнийхээ мэдээлэл муутаг далиндуулаад өөрөө төрүүлж мэдээлэл авдгаа ашиглаад нэх гой буянтаа царвж ард түмнээ дамын 8-аар мүжиж байгаа гэсэн дандаа сэтгэлийн нүгэлтэй хүмүүс л өнөөдөр 26 жил улсын орны чинь ноёлж штэ. Тэгэхээр бид тэрөөсөө энэ хүний тухай бас яг нэг бас ер нь хүний талаас нь юм даа. хүн болвол бид дандаа хүнийг босролтой хүн гадаад дэд сургалт өгсөн хэд хэдэн хилтэй гэж хараад байдаг. Гэтэл одоо тэгвэл босрлороо одоо хүн амардын болоод яагаад сүү батвал яагаад баярч хулгай хийгээд байгаа. Тэр сүрүүний сая баяр хөгийн эрдэгтэй хэлэхэд бол угаасаа л хулгайч одоо төрсөн болоод хулгай сэтгэхгүйтэй тийм суур гэрүүлийн хүмүүжлтэй болоод удамтай болоод хулгайч л биш. Тэрнээс биш тэр Москва зургатаа хулгай заагаагүй баг. Америкт Харвардын хүүхд хамрагт зургатад нь одоо тэр хулгай заагаагүй байл мэдээ. Тэгэхээр эн чинь бол босрол гэхээсээ илүү хүмүүжил байхгүй учраас хулгай хийгээд байгаа. Бас өдөр асуудал. Тий, сая нөгөө манай хоёр хүн хэлсэн шүү дээ. Ер нь хулгай бол өөрөө нөгөө ерөөсөө тийм нөгөө аав нь хүүхэд нь одоо бүр илэнтэйд нь ерөөсөө ийм олбаатай байдгаа гэж. Тэрнтэй адилхан саяны энэ офшорын 49-гээд харахад бол одоо нэрийг хэлээд яг жишээ нь одоо тодорхой улсын томоо үйлдвэрийн захирал хүүтэйгээ байж л байгаа шүү дээ. Тэгэхээр хулгай бол ерөөсөө эн чинь өөрөө тийм үргэлжилтэй яваад. Тэгэхээр би бол одоо эндээс ард түмэндээ түрүү бид нар одоо бид бол ард түмэндээ ойлгуулсан гэж. Тэр оюу толгой 2 тэрбум төгрөгийн зөрчлийг 2 тэрбум долларын зөрчил энэ бол офшор болчлоо. Тэр 5 толгой 267 км зам тавих гэсэн төмөр замын мөнгө офшор руу очсон байна. Тэр Монгол улсын төсвөөс жил болгон одоо дотоод байсан 1 их 80 төгрөг офшор руу очсон байна. Дахиалах хууль тухайлбал алтны татварыг 5%-аас 2.5 болгосон энэний зөрүү офшор руу очсон байна. Тэгээ эцэст нь хэлэхэд жишээ нь одоо 7 буудлын одоо нэг хөгшин байж л дээ. Тэр 7 буудлын хөгшин өнөөдөр 9-ийн тосыг 10%-аар 100 г-лаад авч байгаа байхгүй. Тэгэхээр 900 г нь офшор руу очсон байна л гэсэн үг байхгүй. Маш энгийн үгээр хэлгээд. Ерөөсөө бидний юм хулгайлаад гэсэн үг шиг бас яг тэгээ бас ингэж үзэж байгаа олон маань бас анзаар сайн яг ерөнхийдөө нэг хулгайч чинь цааталтаа бас нүгэл хийж байгаагаа мэддэг учраас тийм их буянтаа царайлал энэ тэмдгөө одоо юу гэдэг вэ? Би хулгай хийсэн үнэн гэхдээ намайг бас нэг бурхан минь аварч өсөж үзээрэй гэдэг тийм Монгол сүсэг маягаар бас их ханддаг. Ялангуяа зүгээр манай Монголын жоохон нэг оюундаг, сэхэтэнлэг, мэдээлэл сайтай анализ хийж чаддаг хэсэг бол тэр Балб руу, Тайван руу, Хонконгд энэ төр байдаг энэ янз бүрийн шашны хүмүүс рүү очиж энэ хулгайч ямар их мөнгө өгдгийг бүгд мэдчихэж байгаа шүү дээ. Яг Монголд өгөхгүй юу? Гү тийм Монголд нэг хэдэн хүн ч гэсэн нэг тий сургууль нэг цэцэрлэг барьчих мөнгөийг ба шүү дээ. Биднээр нь барьж чад ингээд тэнцээ би тийш офшорт мөнгө хадгалсан нүглийн минь өршөөрөг их дотоо юм бодоод энэ төр өгдөг хүнийг бол би одоо шинэ их олон сонсч ийсэн. Тэгэхээр энэ чи ихэд ингээд дахиад хэлээ. Хулгайчдад хулгаас юм ховгон хоол болдоггүй байхгүй да. Болдоггүй юм. Уг нь бол хүний хамгийн том баялаг бол мэдээж манай өвд эцэг ярьдаг. Үр хүүхэд бол эрхэмдээд баян. Үр хүүхдээ эрдэм номоор дунд баян, адгийн баян эд хөрөнгөтэй. Тэгэхээр хулгайчд бол дандаа эд хөрөнгийн төлөө
бусдад очих байсан юмыг авч явдаг учраас байнгын дотор төгшүүртэй. Чинь одоо хүн алдсан хүн өхөн өгөхөд бараг хэдэн үеэрээ ч гэсэн хүн алсан мэдээлэл нь хадгалагдаа шаналж явдаг гэдэг шиг энэ хулгайч нар ч гэсэн бас тэгж шаналж явж уг нь тэгдэг. Тэрний нөгөө үйлдэл нь болохоор бас дахиад зүгээр мөрөөрөө хулгайгаа ихгүй дахиад бас гай болоод нөгөө хулгайчгаа улам өөрийнхөө итгэлийг нэг жоохон бөхөлөх гэсэн үйлдэл хийгээд дараагийн удам дамжсан хулгай төрүүлэх юм хийгээд идэгдэл сэтгэхгүй нөрөө бас аюу аюултай байгаа байхгүй юу тийм. Тэгэхээр саяны энэ юм дотор пандемийн одоо офшорын эдэр дотор яа очирсоо гэдэг юм гарсан л да. Тэгээд тэр хүний одоо энэ 2006 онд гарсан энэ санны нийт байгаа. Энэ дээр Ороголд компани алтны татварыг доктортой байдлын гэрээ хийгдснээс хойш 2 жилийн дараа дуран мэдэж сангийн сайд өөрөө бие дааж өөрчлөөд дараа нь одоо энийг хууль болгож ач tutulын хууль татварын тухай хуулийг өөрчлөлт оруулаад тэгээ хуульчлаад ерөөсөө энэ татвар төлөхгүй болсон алтын нөөцийн татварыг. Тэгэхээр энэ очирсох гэдэг хүн энэ үйлдэлийнхээ төлөө офшорт шагналаараа одоо офшорт данс нээсэн байна шүү дээ. Тэгээ энэ хэрэг хийлгүүлсэн үн ингээд хийлгүүлсэн үн энэ одоо 100 бодоод идэв юм байна шүү дээ. Тэгэхээр хэрэг хуучир төгөж 2006 оны 10 сарын 23-нд сонин байна л та. Тэгээ юм болоод 91 цагт заавал ирдэг жишээ бол энэ байна л та. За тэгэхээр өнөөдрийн нэвтрүүлэг ийм нэлээд одоо нийгмийг бас нэг донцлогсон тийм ээ сэдвэр өмөрч л да. Тэгэхээр энэ офшор гэдгийг ер нь манай монголчууд төдийлөн ойлгоогүй. Зарим нь бол бүр одоо бүр Монголыгоо бүр хүртэл одоо офшор болох ёстой гэж ярьдаг ч хүмүүс их олон байгаа. Түүнээс гадна ер нь одоо энэ мөнгө хүүлэх энэ офшорд бол янз бүрийн тэр юм хийх гэж одоо нийт ард түмнээр энэ жинхэнэ утгаараа хулгай байна гэдгийг л одоо бид нар ойлгохгүй шүү дээ сууж байгаа гэж ойлгох хэрэгтэй тийм ээ. Тийм хөөжсөн хулгай. Хөөжсөн хулгай. Тэгэхээр энийг бол маш их цээрлэх одоо Монгол хүний хувьд бол ерөнхийд маш их одоо гүн сэтгэлээс цээрлэмэр л юм байна гэж одоо би хэлмээр юм да тийм ээ. Түүний миний хэлдэг аливаа нэг юм үйлдэл заавал цаанаа сэтгэлийн сэтэлтэй байхгүй юу. Тэгэхээр хэрвээ одоо бид нар энэ дэр ингээд хүлцэнгүү номхон хандаад ч юм уу ухаарахгүй ойлгохгүй хоорондоо ярихгүй хэлэлцэхгүй тэрнийхээ дагуу эвлэлдэж нийлж тэмцэхгүй тохиолдолд зүгээр бид нар энэ 26 жил явсан хулгайчныг үе удамсан өөгшүүлээд үе удамсан хулгайч болоод тэгээ ерөнхийдөө Монгол улсаас чи юу ч үлдэхгүй. Тийм учраас тэр энэ хулгайч нартай чи олон жил бас мүжүүлээд тодорхой шархаа амсчихсан Орос, Япон, тий, Солонгос гээд бүгд энэ дээр чинь маш хатуу байгаа зэгцлээд авч чинь. Үгүй адилхан тэднээс дордуулахгүй хэмжээнд бид одоо энэ хулгайчнаа зэгцэж авах хэрэгтэй байхгүй юу? Тий. Өнөөдөр яг л тийм хариуцлагатай цаг үе ирээд энэ л одоо сонгуулийн өмнөх үе шат байна. Гэтэл энэ хүмүүс чинь бүгд л сонгуульд оролцох юу өсөл зоригоо илэрхийлж гисэн бүр зарим нь тэр юуг нь удирдсан явж шин. Сонгуулийн том штабуудыг. Тэгэхээр энэ дээр л ард түмэн маш сонир сорго. За баярлалаа. Манай нэвтрүүлгийн цаг үүгээр өндөрлж байна. За энэ удаагийн нэвтрүүлэг үүгээр өндөрлж үзэгчдээ сайн сайхны хүсээрээ баяртай.